За 92 оны үндсэн хуулиар бол одоо монголчууд бусад дэлхийн бусад улс орнуудын нэгэн адилж ям ёсныхаа хөгжлийн дагуу тэр дэлхийн нийтлэг одоо голдролоор ард түмний одоо улс орнуудын хөгжлийн нийтлэг голдролд нийтлэг ям ёсных нь хөгжлийн дагуу адилхан ажиллаж амьдарцгаая. Тэр нь хувийн өмчтэй байх, үзэл бодлоо илэрхийлдэг байх, засаг төрөө өөрснөө сонгож байгуулдаг байх, засаг төр нь ард түмнийхээ хяналтанд байдаг байх, төрийн эрх мэдэл нь хуваарлагдсан, хүний эрх хэмжээнд хангагдсан бас нэг тийм хүмүүнлэг иргэний ардсан нийгэмд амьдрья гэдэг нэг хүсэл байна да. Бустай адилхан хөл нийлүүлж аж. Тэр одоо хүсэл эрмэлзлийг үндсэн хуулиндаа 92 оны ардсан шинэ үндсэн хуулиндаа суулгаж өгсөн. Ийм одоо ач холбогдолтой юм аа. Төр иргэнтэйгээ гэрээ байгуулж байгаа байхгүй. Тэр гэрээг л одоо үндсэн хууль гэдэг байгаа байхгүй. Нийгмийн гэрээ. Тэгэхээр иргэн та, залуу хүн та өөрөө төрийг одоо удирдах хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг их сурвалж болохын хувьд өөрөө бас идэвхтэй байгаа чи. Ядахтаа сонгуульдаа оролцоож тэр өөрсдөө сонгосон хүмүүстэй хяналт тавиаж, шаардлага тавиаж мөн одоо хууль тогтоомж яаж гарч ийн гэдэг санаа бодлоо байнга одоо илэрхийлж тийм парламентын тэргээд байдаг шүү дээ. Тэргээр дамжуулаад одоо ингээд эрх холбоотой ажиллах. Иргэн таны одоо идэвхтэй байр сууриас одоо их зүйл шалтгаалдаг юм байна.